Сайн байцгаана уу? За тэрчлүүд чинь том дутаагаа хамт өнөөдөр шин санаа төрүүлэх явах гэдэг номыг ярихаар төлөвлөд байна. За нэнд өөрийгөө танилцуулаарай. Намайг Эмэн Халуун гэдэг. Би 7 настай. Би энэхүү номоо та нартай танилцуулахар болсондоо үнэхээр их баяртай байна. За Анада шин санаа төрүүлэх явах гэдэг номынхоо үйл явдлыг яриад өгөөч. Хамгийн эхлээд болохоор манай хүү алхаад явж исэн чинь толгоонд нь гинт нэг санаа төрдөг. За тэгээд дараа нь болохоор манай хүү шин санаагаа мартахыг хүссэн. За тэгээд шин санаа нь түүнтэй тоглохыг хүсэнгүүт нь хүү маань за яг ганц л удаа шүүгээд тэрнтэйгээ тоглоод тэгээд хөгжилтэй санаа гэдгийг нь ойлгоод шин санаагаа авч үлдэхээр шийдсэн. Гэтэ томчууд миний энэ санааг мэдвэл айх юм ямар тэнэг санаа вэ гэж хэлэх байх та гэж бодсноо. Би томчуудад заавал энэ шин санаагаа хэлэх ёсгүй. Энэ чинь миний санаа гэд өөрийнхөө санааг өөртөө хадгалахаар шийдсэн. Тэгээд шин санаатайгаа хамт байсараад шин санаагаа хүмүүст илчилэхээр болсон. Тэгээд шин санаагаа хүмүүст илчилсэн чинь манай хүүгийн аав ээж гэр бүл нутгийнх нь хүмүүс ямар тэнэг санаа вэ гэж зарим нь ихэнх нь айсан. Тийм болохоор манай хүү томчуудын хэлдэг нь үнэн гэж бодоод шин